цастаа ч гэсэн цагтаа, бороотой ч гэсэн болзоондоо, түгжрэлтэй ч гэсэн тохироондоо байдаг одоо клубын идэвхтэй сонсогчдод, найз нөхдөд их баярлалаа. Тэгээд өнгөрсөн 2-7 хоног орчмын өмнө тог их тасарсан. Тэгээд одоо бол зүгээр болохоор бид нэр ингээд мартас хийгээд байдаг. Ер нь бол юу болоод өнгөрвөө гэж эргэн харж дүгнэн ярилцсанд бол их тийм сургамж авдаг зүйл юм байна гэж бодсон. Тэгээ гол нь онцгой байдлын ёс зүй гэдэг энэ номон дээр байдаг ийм жижиг нийтлэл байдаг. Та бүхнийг бас уншаасаа гэж бодож байна. Бас энэ дээр буултын анатом гэж байгаа. Бас хүн яга зарчимтай авах хэрэгтэй гэх мэт ийм нийтлэлүүд байгаа. Бас уншаасаа гэж хүсэж байна. Тэгээд энэ уншсан зүйлийг Монголын жишээтэй уялдуулж ярихыг хичээх болно. За тэгээд ер нь бол онцгой байдал гэж за газар хөдлөлт, цунами, галтуул дэлбэрэлт өөр юу гэдэг. Энийг бол онцгой байдал гэж үзэж болно. Ягаад гэвэл бидний бодож төлөвлөж чадаагүй, тооцоолоогүй зүйлийг бид нэр онцгой байдал гэж үздэг. Харин өнөөдөр бидэнд тулгарч байгаа хүндрэлүүдийг бол бүх зүйлийг бид нар онцгой байдалд хамаатуулах ёсгүй юм байна. Жишээлх юм бол тог тасарна гэхэд энэ бол нэг аюул осол гарч байна тийм ээ. Тэгэнгүүт ямар арга хэмжээ авч ийн гэхээр хязгаарлалт хийдэг. Ханиа том уу гарахаар хөл хорио тогтоодог. Түгжрэл үүсгээр дугаарын хязгаарлалт хийдэг гэдэг. Одоо ингээд утаа гэхээр нэг түлш ав шах одоо түлгээ шахаад байдаг. Тэгээ бүр сүүлдээ тэр түлшээ авахын тулд нэг аппликейшн татаж суулга гэх мэтлээ. Ингээд одоо жижиг ер нь бол урьдчилан төлөвлөөд урьдчилан харах боломжтой арга юм одоо сэргийлэх боломжтой зүйлсүүд байдаг. Тэр байтугай ган зууд бол би энийг одоо онцгой байдал гамшиг гэж бодохгүй байна. За юу болоод өнгөрвөө гэж саяхны зүйлс рүү эргэн одоо орё гэж бодож байна. Ковидизм энэ бол 2020 онд эхэлсэн 3 дугаар сард 2020 оны 3 дугаар сард анх Монгол улс гадаад нислэгээ хаагаад хилээ өөрөөр хэлбэл гаднаас орчигч авахаа зогсоосон. За эндээс эхлээл онцгой байдал одоо айдас өөрөөр хэлбэл айдас юм. Биднэрт айдас бий болгоод айдасаар далимдуулж төр засаг өөрт эрх мэдлийг төвлөрүүлсэн. Өөрт эрх мэдлийг төвлөрүүлэхээс гадна ямар нэгэн юм хязгаарлалтууд хийж байгаа нэртэй боловч тодорхой бүлэг бол тэр хязгаарлалт хорио цээр ерөөсөө нөлөөлдөг ийм журам үйлчилж байсан. 20 онд бол нийтдээ бид нэр одоо би их сайн сандгийн 20 оны 3 дугаар сард гаднаас нислэгээ зогсоогоод 11 дугаар сарын 10-нд анхны хөл хорио тогтоосон 10 хоногийн хугацаатай. Нийтдээ 5 удаа хөл хорио тогтоосон байна уу? Тэр үеийн тохиолдлуудын тоонууд нь байгаа. 20 оны 11 дугаар сард хөл хорио тогтоогоод 10 тохиолдол илэрж ирсэн юм байна. Тэгээд дахиад хөл хорио цуслагдаа тэр хөл хорио бол гинтийн байсан л да үнэхээр. 21 оны 1 сард ягаад 21 байсан юм байна. Ингээд ер нь бол тийм айхтар огцсон өссөн биш байгаагүй. Гэхдээ нөгөө анхных дээр нь гинт хөл хорио тогтоосны хамгийн нэг хохирогч бол хөрхийн нэг юу яасан хүн байдаг шүү дээ. Ингээ явсан маршрутаа тогтоолгоод хамаг явсан зам нь тодорхой болоод хамт байсан улсуудын бүр ингээд ил зарлаад энэ ч одоо хүний нөгөө одоо хүний хувийн орон зай гэдэг юм уу хувийн мэдээллийг ингээд цацаад тийм ээ. Энэ бол бүр тэр хүн одоо соёлтой хууль дэг журамтай ёс зүйтэй нийгэмд бол тэр төр засгийг шүүхэд өгөөд ялах нь ойлгомжтой. Тэр хүний одоо яасан мэддэхгүй ингээд таг чимээг болсон. За тэгээ 3 дахь удаа хөл хорио тогтоосон нэг 50-аас 60 байсан байна тийм. Гэх мэтлээ ингээд за ийм юмнаас сургамж аваад хөл хорио тогтоохдоо зарладаг болсон гинт. За 3 дугаар сарын тэднээс хөл хорио тогтооно гэдэг 2 өдрийн өмнө зарлахаар нь тэр өдрийн оройн ийм арт захууд ямар одоо гамшиг болж ил одоо тийм ээ. Нөгөө уг нь бол хавтлаа одоо ойр ингэж хүмтэй юу гэдгийг халдвар авахаас нь сэргийлж тогтоож байгаа хөл хорио юм шиг байгаа. Гэтэл нөгөөдрөөс бид нар хөл хорио тогтоон шүү гэхээр хүмүүс нэг дор бүр төвлөрөл одоо цугларалт бий болоод улам уг нь одоо хүний бөөгнөрд бий болж байгаа. Хоёрт хувийн унаагаараа явахыг хориглосон. Нийтийн тээврээр явуулсан. За гисэрнэ QR код тараагаад
QR кодтой машин бол чөлөөтэй явж байсан. Энийг одоо та бүхэн санаж байгаа бах тийм ээ. Хэвлэл мэдээллийн байгууллага QR код аваад явж болно гэсэн учраас би QR код аваа явсан. Энэ бол ингээд нэг хэсэг бүлэг нь явж болдог, нийт олонх нь гэртээ байж идэг гэдэг ийм одоо unfair шудраг бус ийм хөл хорой байсан. Тэгээд үр дүн нь одоо ямар болсныг бүгдээрээ харж байгаа. За хамгийн сүүл цагаан сарын 21 оны 4 сард шиг санаж байна. Бүх одоо хөл хорой байх хугацаанд шинжилгээ авсан тийм ээ. Одоо гэрийн гадаа автобустай баг ирээд байраар нь хуваарлаад дундаа тэтэн метрийн зайтай очролт старалтаа зогсож байгаа шинжилгээ өгсөн. Тэнд өөрсдийнх нь зарласнаар бол тэр шинжилгээ авахад 460 мянган хүнээс авсан. 401 их 80 төгрөгийг шинжилгээ зарцуулсан. Тэндээс 460 хэдэн мянган хүнээс шинжилгээ аваад 1 их 80 төгрөг зарцуулсны дараа 102 хүн тэр шинжилгээнээс илэрсэн. 1 их 80 төгрөгийг 102 хүнд хуваах юм бол хэдэн төгрөг болох вэ? 102 хүнээс ханиад том уу илрүүлэхийн тулд 1 их 80 төгрөг зарцуулсан гэсэн үг. Тэр одоо ямар учиртай PCR шинжилгээний ийм кит байсан, ямар юмар шинжилсэн, ямар үнэтэй байсан тэр болгон хаалттай. Ийм одоо гамшигын байдал бид нар сууж байсан. Хоёрдугаарт хөдөө орон нутг руу явахыг одоо тас хорьсон. Явах гэж бөөн бичих цаас одоо энэ одоогоор зүүрж хэлэх юм бол нөгөө Америкийн визэнд цаг аваад бичиг баримт бүрдүүлээд бөөн хил одоо юм болдог. Тэрнээс хүн одоо нөхцөл шаардлагыг бид нэр зөвхөн дотооддоо явах гэж. Одоо эндээс Улаанбаатараас Дархан ороход тийм байсан шүү дээ. Одоо тэр үеэр хөдөө орон нутагт явж исэн хүмүүс байна уу? Яг тэр ковид үеэр ийм байсан үнэн үү? Яриад байвал ийм жишээ зөндөө байгаа. Гадаадад байсан улсуудаа эхлээд бид нар чинь одоо наана шинг тий бүр ингээд дуртаада боломжтойдоо явсан биз энтергээд ингээд хамгийн харамсалтай нь энийг ковидтой тэмцэх ажлыг улсын онцгой комисс гэдэг газарт харьяалуулсан. Улсын онцгой комисс гэдэг чинь бол мөрдөстэй улсууд байхгүй юу? Нийгмийн менежментийг цолтой мөрдөстэй цэрэгдсэн байгууллагад хариуцуулна гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр хүмүүст ийм юмыг менеж хийх ямар ч ойлголт, мэдлэг байхгүй. Тэнгүүт хамгийн харамсалтай нь улсын онцгой комисс төсөв гаргаад одоо PR гэдэг үгдийг ч бүр утгаа алдсан. Тэрийг ингэж юу гэдгийг өөрсдөө хийж байгаа ажлыг зөвтгөх тийм компанид ажлыг өрнүүлсэн. Өөрөөр хэлбэл дуртаадаа чи гадаад явсан биз битгий буцаж ирээд байгаа нөхцөл байдалтай дуугүй шинг гэдэг ийм юмыг ингээд олон нийтийн сүлжээнд тарааж ирсэн. Тэрэнд бол үнэхээр харамсдаг. За тэгээд энэ тухай бол ингээд тэрнээс хойш хийжсэн ажлуудыг яриад байвал үнэхээр одоо харамсалтай. Гэхдээ ярьж сургамж авах мартаж болохгүй давтах учиргүй гэдэг шиг ийм тохиолдол юм. Мятын онгоцоор нөгөө тусгай үүргийн нислэг гэд хийхэд тэнд суух гэж ямар юм болж исэн бэ? Авилга өгч исэн. Хинч тэр тухайга ярихаас имээдэг. Дараад нь хинд өгснөө зарлж чадаагүй ихэнх нь. Онгоцны буудалд буухт нь янз бүрийн ангиллаар хуваарлсан. Одоо нэг залуу байдаг ш нөгөө сонгоны тийшээ амралтанд очоод тэгээд ямар нөхцөлд байсан. За баг хөсөөт нь арай гайгүй байсандаа орох юм уу да. За энэ үеэр хүний эрхийг бол ингэж зөрчсөн. Хөдөө орон нутгаас 22-ын товчон дээр ирээд хүн нас орсон. Санаж байна уу? Хүн нас орсон. Одоо ингээ хүмүүс мартчихад байгаа. Оруулахгүй. Юу гэсэн үг юм бэ? Хүн ингээд хот руу оруулахгүй байсаар агаад. Охинтойгоо уулзъя гэд нэг ээж бүр тэгсэрээд уулз чадалгүй шилний цаанаас уулзуулсан шүү дээ. Санаж байгаа тий? Тэр чи одоо ямар хүнлэг биш. Бүр ингээд одоо ингээд ярихад хүртэл айгу тийм. Одоо харамсах гэдэг үг бол багдана. Ийм юмнуудыг ингээд яриад байвал зөндөө бий. За тэгээд 20 оны 11-р сарын 10-нд анхны тэр хөл хорой тогтооход 11-р сарын 18-нд зайсанд нэг залуу гэрлүүгээ одоо гэрээсээ гараад дэлгүүр орсон юм шиг байгаа. Гэрлүүгээ орох гэж яваад чи юу хийж яваа гэхэд нь гэрлүүгээ орох гэж байна гэсэн явуулахгүйгээд тэрнээс болоод цагдаа газар дараад одоо шилүү үзүүндээ дарж байгаа тэр бичлэг энэ төр явсан те. Одоо Ц гэдэг иргэн байсан. Тэгээ хүмүүс дургуцаа та нар энэ хүнийг яаж байгаа юм бэ? Зүгээр явж байгаа хүнийг яаж байгаа юм гэхээр хариуд нь яасан бэхээр цагдаагийн газар тэр хүний өмнө нь
одоо замын хөдөлгөөнийг дүрм зөрчсөн өөр яадаг юм мэдэхгүй эрүүлжүүлэгдсэн одоо нэг тийм 37 хэрэг гаргаж ирээд олон нийтэд тэр хүнийг нэр хүндийг хутаанд оромжилсан. 11-р сарын 20 оны 11-р сарын 19-нд ковидын шинжилгээ өгөхөд нь өгөхгүй гэсэн хүнийг цагдаагийн албаагч өшгөлсөн. Тэр хүний гомдлоор цагдаагийнхан дотоодоо шалгалт явуулаад тийм зүйл байгаагүй гэдэг ингэж хариулсан. Нэгдүгээрт хүний эрхийг зөрчсөн. Хоёрдугаарт ийм тусгай хангамж гэдэг шиг тусгай бүлэг улсууд бол чөлөөтэй зочиж байсан. За энэ хоёр ажлын 10 их найдын хөтөлбөр гэж засгийн газар баталсан. Энэ бол одоо болтол гамшигын үр дүн нь одоо болтол үргэлжилж байна. Энэ нөгөө өнгөрсөн одоо 2 ярианы өмнө Цэнгүүн захирлын Кенсу хайку гэдэг дээр яригдсан одоо тооноос авсан. Та бүхэн хараараа одоо ковидын үед мөнгөний нийлүүлэлт яаж их өссөн бэ? Энэ бол 10 их найдын хөтөлбөр гэдэг. Энэ дотор ажлын байр хадгалсны 3% зээл гэж байсан. 500 сая төгрөг. За одоо таньдаг мэддэг найз нөхд гэхэд улсууд авсаа. Тэр нь дандаа том компаниуд аа. Одоо жижиг дундууд тэрийг авч одоо танил талг бол авч чадаагүй бах. За ажлын байраа хадгалсан уу? Ямар юм явагдаж ирсэн бэ гэхээр ийм юм явагдсан. Ажил байхгүй хөл өрөөтэй учраас ажлаас нэгдүгээр одоо өөрийн хүсэлтээр чөлөөлөөд нийгмийн даатгалаас юу авсан? Халамж 3 сар одоо юу гэх юм бэ? Тэр чинь нэг 70% нь өдөглөө. Тэ одоо ажилгүй байсан хугацаанд нь тэгээ буцаагаад тэр хүмүүсээ 3 сар 4 сарын дараа буцаагаад авсан. Өөрөөр хэлбэл ингээд 500 сая төгрөгийн зээл авсан мөртлөө ажлын байраа хадгалаагүй байхгүй юу? Дахиад нийгмийн халамжаас мөнгө одоо чинь яг шууд хэлэх юм бол шамшигдуулалт шүү дээ, тийм ээ. За ингээд энэ тухай цааш нь ухаад явуул зөндөө юм байгаа. За тэгээд ер нь бол явж иргэний буруу болоод дуустдаг ийм юм руу. Тэр иргэн хариуцлагагүй 37 удаа одоо замын хөдөлгөөний дүрм өөр юу гэдгийг тийм ээ. Эрүүлжүүлэгдсэн энэ төр нь орох юм бол тэгээд нийгмээрээ бид нэр энэ хүний буруу. Одоо манай улсын онцгой комисс өөр юу гэдгийг төр засаг манд бол буруу байхгүй гэдэг ийм ажил явсан. За энэ дээр бол манай хэвлэл мэдээллийн бас их тус нэмрээ оруулсан. Цааш нь явуул. За тэгээ энэ дээр нэг лайтай одоо юм бид нар чинь арай хийж нэг хэдэн жил жаргалын яриан дээр гарсан өөрөө зөнгөөрөө аяндаа тогтох дэг журам гэдэг юм байж итл тэнд бол үнэхээр хохирол учруулах үз ийм арга хэмжээнд тус. Дээрээс төвлөрсөн нэг газар удирдан тэр нь улсын онцгой комисс гэж байгууллага байна. Тэгээ сүүлдээ энэ бас нэг харамсалж байгаа зүйл бол тэр ажилдаа энэ юуны сургууль цагдаагийн сургуулийн 4-р курсын оюутнуудыг дайчлан ажилуулсан. Тэр залуучуудын өмнөөс бол үнэхээр харамсаж байна. Яагаад гэвэл тэр одоо би ингээл гэрээсээ гараад дөнгөж гарахад нөгөө одоо ахлах дэслэгч том цолтой офицерууд нь машиндаа сууж байна. Нөгөө 4-р курсын оюутнууд ингэж зогсооно. Тэгээ тэр анхны ажил нь тэр байна гэдэг бол үнэхээр тэр хүнд маш буруу юм ойлгуулж байгаа. Чи ингээ хүнийг хавчин боож одоо ингээд нэг шал гаж хүч чадлыг тэр 4-р курсын оюутан мэдэрч байгаа байхгүй. Эхний ажлын тим ажил томилсонд бол би одоо маш их харамссан. Тэр хүн буцаа гэрлүүгээ буц гэж хэлж чадна, яв гэж хэлж чадна тийм ажил дээр томилсон байна. За ингээд хөл хорионд хүмүүс байхаар биднийг одоо нөгөө авдар пивэ уухтаа уйдна гэж бодсон юм уу? Нэг юм мэдээллийн уурсгал гэж нэвтрүүлэг хийсэн. Нэр мэдээллийн уурсгал гэж нэвтрүүлэг хийсэн. 8 телевиз яг ижил контент гаргаж ирсэн. Өөрөөр хэлбэл 8 телевиз ижил контент яг ижил цагт гаргана гэдэг бол зөөлөн илүү энэ картел тийм ээ. Үнийг сонголтгүй болгож байна. Бид нарт вакцины сонголтгүй. За Pfizer, AstraZeneca бол дээгүүрээ хуваасан шүү дээ. Дараа нь дээгүүрээ хуваасанд харамссан тэд нэр бас. Ягаад гэвэл бас нотлохоо юу нөгөө айгүй хурдан хугацаанд гаргацсан вакцин. Нийт иргэд нь бол хятадын вакцины сонголтгүй хийсэн шүү дээ. Тэгэд хийхгүй болж болохгүй гэл нэг хэсэг нь Спутник хийсэн те. За тэгээд дээр нь сонголтгүй телевизийн контент өгсөн. Одоо чи үз гэж. Тэр нь одоо та бүхэн санаж байгаа бол одоо их хурлын гишүүн болсон л одоо Зариг гэдэг юуны сэтгүүлч TV9-ийн Батбилэг одоо урдаа барьдаг сэтгүүлчид л авчирж гаргасан юм шиг.
Энэ Шангрилад байрласан. Телевизээр тэд нэр ярилцлага хийдэг, зочинтой ярилцдаг. Мэдээж нөгөө онцгой комиссийн хүн орж ирж ярина. 11 цагийн мэдээлэл өгдөг хүмүүс нь 11 цагийнхаа мэдээллийг өгнө. За тэгжээтэл нэг тэр хүмүүс юу хөлөхөрөө. За тэгээд энэ нэвтрүүлгийг харах юм бол уран юу ковидгүй зуны төлөө гэдэг. Тэ? Ковидгүй зуны төлөө гэдэг. Тэгээ бас карантин 19 гэж нэвтрүүлэг бас гарсан. Ингээд ийм мэдээлэл бол үнэхээр бас одоо мэдээллийн дарангуйлал гэх юм уу та. За би тэгээ энийг нэг тухайн үедээ бол реклам энтрийн тоолоод хаанаас санхүүжүүлсэн энэ төр гэж асуулт асууж лээсэн л та. Тэгээд ямар ч үсэн энэ бол арилжааны юм бол биш. Дундуур нь явсан рекламын тоото хийх реклам. Тэр нь бодвол хувийн компаниудыг бас шахдаг. Чи энэний зардлыг гарга гэдэг. Тэгсэн ч гэсэн тэр зардлаар бол зардлаа одоо нөхөхөөргүй юм зүйлс байсан. Тэгээ энэ дээр нэг анхаармаар байгаа зүйл нь юм байгаа юм. Нэгэнт хэвлэл мэдээлэл ярьсных. Хэвлэл мэдээлэл энэ 8 телевиз тэрнээс татгалзах хэрэгтэй. Одоо миний байр суурьтай, миний үзэл санаатай нийцэхгүй бол би татгалзах хэрэгтэй. Одоо би өөрийн дэмждэггүй хүнийг телевизийн эфирээр миний хувийн телевизээр тэр хүнийг би гаргахгүй байх одоо бүрэн эрхтэй тийм ээ. Хүн болгон өөрийн үзэл бодолтой байж түүнийгээ илэрхийлэх эрхтэй гэдэг нэг ийм заалт байдаг боловч энэ бол одоо тэнэг хүнд микрофон бариул гэсэн үг биш нэг. Хоёрт би өөрийнхөө санал нийлэхгүй байгаа хүнд цагаа зарцуулах шаардлага байхгүй. Сонин болвол вебсайт бол зай талбайгаа тэр хүнд ашиглуулахгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүн болгон үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэдэг бол би татгалзах бас хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо энэ байхгүйгээс болоод аль аль талын оруулаад байвал олон ургалж үзэл тэнцвэртэй байдал бий болно гэдэг ийм андуу бодлоо манай хэвлэлийнхэн бол хаях хэрэгтэй. Ягаад гэвэл тэнцвэр гэдэг зүйл үзэгч, уншигч, сонсогч өөр юу гэдэг тэр хүний одоо тархи сэтгэлээр шүүгдэж тэр тэнцвэр бий болдог учраас уг нь бол редакц нь өөрөө би энэ хүнийг дэмжиж гин энэ хүнийг дэмжихгүй байх гэдгээ тодорхой хэлчих юм бол тэр телевизээр гарч байгаа агуулга, контент, нэвтрүүлэг юу гэдэг нь тэрийг үзэгч өөрөө за энэ телевиз бол энийг дэмждэг учраас ийм байр суурьтай гэдгээ хараад тэнд жинхэнэ мэдээллийн тэнцвэр бий болох хэрэгтэй байна. Тэгэхээр манай сонгуулийн хууль ч гэсэн энэ тал дээр бол учир дутагдaltaа. Яагаад гэвэл одоо нэр дэвшигчдэд ижил цаг зарцуул гэж шаарддаг. Яаглаар одоо би санал нийлэхгүй хавна өөрийнхөө телевизээр гаргах хэрэгтэй юм те. Өөрөөр хэлбэл одоо жоохон сүржин үгээр хэлэх юм бол дайсандаа би яагаад зэвсэг бэлдэж өгөх хэрэгтэй юм бэ гэдэг асуулт байна. Тэр хүмүүсийг бол одоо би над гаргаж болохгүй блэклист гэж жагсаалт байж ах хэрэгтэй те. Энэ сүлд телевизээр энэ улсууд гарах ирэхгүй шүү гэдэг. За тэгээд буруу шийдвэр гаргасны төлөөсийг бид нар асар өндөр үнээр төлж байгаа. Бид нар өдөр болгон төлж байна. Саяын тэгээд нөгөө ярьдаг ковидоос хойш ерөөсөө сургамж авсангүй, ерөөсөө одоо нөгөө олон нийт бид нар өөрсдөө өөрчлөгдөхгүй байгаа учраас энэ хүмүүс дураараа дургиж чадаж байна. Тэгэхээр баг дээр нь эсэргүүцэх болохгүй гэдэг юм саналаа хэлж байх хэвээр, ярьж байх хэвээр, бичиж байх хэвээр. Тэгхгүйгээс ингээд даамжраад байна. Нийтээр төлж байгаа. Өөрөөс бид нар бүх хүн төлж байгаа энэ. Нэг газар шийдвэр төвлөрж гарна гэдэг бол төвлөрсөн шийдвэрийг одоо бид нар өмнөх ярианд ярьсан хүмүүс маань ч гэсэн их дурдсан те. Тэр хүмүүст энэ нийгмийн менежмент хийх тийм мэдлэг байхгүй нөгөө тархамал нийлэмд мэдлгүүд гэдэг онлыг хайкийн онлын тухай бол 2-3 удаа 2-3 ярьсан учраас та бүхэн санаж байгаа бах. Тэгэхээр тэр хүмүүст мэдлэг байхгүй учраас тэр хүмүүс ийм нийгмийн шийдвэрийг гаргах одоо боломжгүй юм. Энийг одоо бүр ингээд бид нар ясмахандаа тултал ойлгох хэрэгтэй. Тэгээд энэний цаад юм нь бол цаад санаа нь одоо энд ч байгаа. Яг суур юм нь бол альтруизм. Өөрийгөө золиосол гэж шаарддаг чи нийтийн төлөө одоо юу гэдэг ковидгүй зуны төлөө чи гэртээ бай. Ковидгүй зуны төлөө твч. Энэ бол альтруистууд өөрөөр хэлбэл энэ төр засагт байгаа улсууд өдөр тутмын жирийн амьдралын жишээ татаж чаддгүй. Маргахаар л ингээл жоохон одоо маргах юм уу мэтгэлцэхээр л заавал ямар нэг юм онцгой байдлын жишээ татдаг. Тэгээд тэдний бодлоор бол бидний өдөр тутмын амьдрал онцгой байдал байж ах хэвээр тий. Бид нар чамааг аварна, бид нар туслана, чи биднийгүйгээр явж чадахгүй гэдэг. Энэ суур юм нь бол энэ юм байна. Тэгэхээр энэ зүйл маань төр засгийг улам данхаалгаж байна, улам их эрх мэдэл өгж байна. Орон зай биднэрт үлдээхгүй байна. Хэвлэл мэдээллийн юм боллоо. За тэгээд
энэ дээр бол биднээс золиос шаардаад байна тийм ээ. Тэгээ золиос гэдэг бол бид нар үн цэнтэй зүйлээ үнгүй зүйлээр сольж байгаа зүйл учраас энийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Тийм болохоор одоо өөрөөсөө энэ альтруистууд бол биднийг өөрийнхөө үнэт зүйлээс татгалз наадгаа хай ийм шаарддаг учраас одоо янз бүрийн аргаар энийг ингэ шахах шаарддаг. Харин рационализм бол энэ яг эсрэг зүйл нөдөг. Хүслээ эренбэлдэг, үнэт зүйлээ эренбэлдэг. Харин энэ золиос гэдэг дээр өөрийгөө бодох нь ариун үйлс энэ төрөхээр хүмүүс нэг мушгин гуйлдаг байдаг. Очоо тэгэл амиа бодлоо эгоист юу гэдэг те. Өөрийгөө хүндэлдэг хүн бол өөрөө л бусдыг хүндэлдэг. Өөрийн амнаас одоо юу гэдгийг үн цэнтэй учраас бусад улсуудын юм одоо амнаас эд хөрөнгө өмч хөрөнгөтөн ч гэсэн тэр хүнд бол үн цэнтэй гэдэг ойлгодог учраас ёс зүйтэй, зарчимтай дүгнэлт хийж сонголт хийж шийдвэр гаргадаг юм аа. Энийг бол ингээд бас мартчих гад байдаг учраас байн санаж явах хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээ одоо энэ номон дээр энэ арай өөр нийтлэл төр байдаг юм аа. Объективист ёс зүй гэдэг энэ талаар одоо соох дараа ярих учраас би энэ нэг сүүлийнх нь үгээр энэ яриаг дуусгахыг гэж бодож байна. Та нар хүмүүсийн айцыг ашиглан үхлээр нь айлгсан. Би харин хүмүүст миний онолыг баримталбал амьд үлдэн шүү гэж амьдрал бэлгэлэх санал дэвшүүлж байгаа юм аа гэж. Альтруистууд тандаж ингэж одоо Айн Рэнд хэлсэн байдаг. Тэгээд энэ өөрийнх нь үгээр яриагаа өндөрлөё. За анхаарал тавьсан баярлалаа.